За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Дундгой аймгийн онцгой комиссоос 7 сарын 1-ний өдөр гаргасан бас шийдвэрийн хүрээнд дээрээс нь 7 сарын 7-ны өдөр буюу өчигдөр Монгол Улсын засгийн газрын хуралдаан улсын онцгой комиссын бас шийдвэрийг бас харгалзаж бас ард иргэдтэй мэдээлэл өгөхийг хүсэж байна. За энэ ирэх одоо энэ амралтын олон хоногийн өдрүүдэд Дундгой аймгийн нутгаар одоо дайран өнгөрөх. За Дундгой орон нутгатаа бас ирэх иргэдийн тоо бол одоо нэмэгдэнэ гэсэн ийм хандлагатай байгаа. За энэ хүрээнд бид нар бас ямар зөв арга хэмжээнүүдийг бас авч байна гэдэг талаараа бас иргэдтэй зарим нэг зүйлийг хэлье. Өмнө бид нар 7 сарын 1-ний өдөр гаргасан одоо шийдвэрийн хүрээнд постоор орж гарч нэвтэрч байгаа бүх нийт иргэдээс шинжилгээ төрөвчлсөн одоо онцлуулаар шинжилгээ авч ирсэн. Тэгэхдээ төлбөртэй авч ирсэн. 25 мянган төгрөгийн төлбөрөөр авч ирсэн. За энэ бол одоо улсын онцгой комиссоос гаргасан батлагдсан одоо тарифын дагуу бид нар одоо энэ үнэлгээг тогтоож энэ хүү шинжилгээг бол одоо авч ирсэн юм аа. За яагаад одоо бүх одоо иргэдээс шинжилгээ авах болсон бэ гэдэг энэ дээр тайлбар хэлэхэд ер нь одоо энэ вакцины бүрэн тунг аваад 14 оноос хойш гэсэн одоо зарим нэг хүний одоо биеийн организм дархлаанаас хамаарат халдвар тээх, за халдвар илрэх ийм одоо байдал бол одоо байгаад байна гэсэн учраас бид нар орж гарч байгаа бүх иргэдээс бол бид нар энэ шинжилгээг бол төлбөртэйгээр авсан юм аа. Өчигдрийн одоо улсын онцгой комиссийн уралдаанаар бүрэн тунд хамрагдаад 14 хоносны хойш ийм иргэдээс шинжилгээ авахгүй байх юм чиглэл бол ирлээ. За ийм болохоор зэрэг вакцинжуулалтаа бүрэн хамрагдсан. Тэгээ 14 хоног хэтэрсэн бол дээрээс нь одоо халдвар аваад эдгэрсэн болвол эдгээр иргэдээс бол шинжилгээ авахгүй байхаар ийм одоо шийдвэрийг бол бид хүмүүс орон нутгатаа гаргаж байна. За тэгээд төлбөртэй шинжилгээний тухайд бол Дундгой аймгийн иргэн Дундгой аймагт амьдардаг юм иргэдээс бол 25 мянган төгрөгийн төлбөрийг авахгүйгээр одоо бид нар нэвтрүүлэх ийм шийдвэрийг бол гаргаж байна. За бусад аймаг орон нутагт амьдардаг Дундгой аймагт одоо ирэх энэ иргэдийн вакцины бүрэн тунд хамрагдаагүй. За дээрэс нь одоо ковидын одоо халдвар аваад эдгээгүй ийм тохиолдолд бол зайлшгүй бид нар энэ шинжилгээг төлбөртэйгээр авахаас аргагүй гэдгийг бол зориуд хэлье. За өнгөрсөн хугацаанд энэ төлбөр тогтоосон асуудал бол бүтэн жил хагасын хугацаанд маш их одоо эдийн засгийн зардал бол гарч байгаа. За энэ эдийн засгийн зардлыг одоо бид нар ямар нэгэн байдлаар одоо нөхөх ийм одоо боломж бол байхгүй. Зөвхөн одоо энэ аймгийн одоо онцгой комиссийн одоо баг бүрэлдэхүүн дээрээс нь төсөвт байгууллагууд, за бусдын одоо хандив тусламж эдгээр зүйлсийн одоо нийлүүлж бид нар энэ хөөц одоо зардлын асуудлыг шийдвэрлэдэг. Эргээд ямар ч одоо нөхөгдөх юм зүйл байдаггүй. Тэгээд тодорхой тооны одоо энэ орж гарч байгаа өөрсдийн одоо сайн дураараа явж байгаа иргэдээс бол төлбөртэй шинжилгээ авах хэрэгтэй маа гэдэг ийм одоо асуудлыг бид нар аймгийн онцгой комиссээр бас талаас нь ярилцж шийдсэн ийм зүйлээ. За энийг бол бас буруу зүрх байдлаар бас ойлгож мошгон гойвуулж бас болохгүй гэдгийг зөвхөн бас хэлхийг хүсэж байна. За аймаг тойруулаад энэ нүх ухаад байна гэдэг энэ асуудал бол нэлээд бас энэ сошиал орчинд хүчтэй явагдаж байна. За энэ нь бол бас зарим нэг зүйлээс анзаархад хэн нэгнийг одоо харлуулах, нэр өндрөө нь халдах, дайрч доромжлох ийм одоо үүсэхтэй нэлээдгүй зүйлүүд харагдаж байна гэсэн ийм зүйл яригдчих байгаа. За энэ дээр бид нар аргаа ядахтаа л бид нар энэ нүх тойруулж өгч байгаа юм. Энэ одоо аймгийг тойруулаад бид нар энэ Дундгой аймаг Сайнцхан сумыг бусад одоо сумдуудыг энэ халдвар хамгааллын урьдчилан сэргийлэх гэж халдварын тоо энэ голомтын тоог одоо багасгах гэж энэ хүмүүсийн одоо чөлөөтэй орж нэвтрээд холилдоод байгаа энэ байдлыг байхгүй болох гэж л бид нар амхандаа тойруулаад нүх ухаж байгаа. Энэ дээр хэн нэгэн хүн мөнгө идэх гээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Тэр одоо манай аймгийн авто замыг одоо засварлах энэ эрхийг аваад ажиллаж байгаа энэ компани удирдлагуудтай бид нар ярилцаж энэний тэрэг техникийг ашиглаад бензин одоо шатхууных нь одоо түлшнийх нь зарим хэсгийн төлөөд ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд нь хийлгэж байгаа ийм зүйлээ. Ингэснээрээ бид нэр энэ улсын чанарт авцамд байгаа 2 постаа ажилуулад бусад постуудаа буулгахгүй бол энэ постон дээр ажилладаг хүн хүчний зардал, тэрэг техник, машин механизм олон одоо зардал бас гардыг юм аа. Энэ зардлыг бас бид нар одоо бууруулахын тулд ийм арга хэмжээ бол авч байгаамаа гэдгийг бас одоо зориуд хэлэхгүй бол бас болохгүй нэ. Ингээд нийт одоо энэ ард иргэдтэй мэдээж энэ халдварын тохиолдол энэ голомтын тоо буурахгүй байгаа. Ийм учраас одоо өөрөөсөө одоо хамгаалах ийм одоо нэн чухал үе ирсэн гэдгийг одоо зориуд хэлье.
Одоо энэ төрийн байгууллага, онцгой комиссийн байгууллага хичнээн одоо хориглох, дахин халдвар хамгааллын дэглэмийг барьж мөрдөхийг одоо сануулсаар байтал өөрсдөө хариуцлагагүй хайн ганцнаасаа болоод өөрсдөө эсвэл одоо энэнд одоо хайхрамжгүй сэтгэлгүй одоо байснаасаа болоод өчнөө одоо халдварын тохиолдлууд бол орж гарч холилдож янз бүр болж. Тэгээ энийг бол бид нар хүчээр бол одоо шийдэх ямар ч боломжгүй байна гэж ингэж бол үзэж байгаа. Тийм болохоор одоо өөрөөсөө иргэд маань ухамсартай байх ийм одоо шаардлага бол тулгарч байна гэдгийг бас өрөөд хэлье. Тэгээд одоо энэ ирэх амралтын өдрүүдэд гэр бүлэрээ бас одоо хайртны дотны хүмүүстэйгээ чөлөөтэй одоо бусад одоо айл хонороор зөрчлөхгүйгээр энэ агаар салхинд амрах энэ одоо нөхцөлийг бол Дундгой аймгийн хэмжээнд бүрэн дүрэн хангаж өгч байгаа гэдгийг бас хэлье. Ингээд одоо сайхан амарцгаагаарай гэж одоо нийт хамт иргэдтэй хэлье.